сүүнээс авах хэрэгтэй гэж аюул боддог байхгүй юу. Гэхдээ сүүн бүтээгдэхүүний хэрэглээ өнөөдөр урд цагийг бодвол ямар болсон бэ? Сая 500 мянган автгай дөрвөлжин газар нутагтай 70 сая малчин тэрүүгээрээ нэг тархацсан байдалтай байдаг тийм үү? Сүү гэдэг чинь өөрөө айлын хотноос зөөврлөд авах боломжгүй тэр энгийн нэгдэл маш амархан гашилдаг. Инхээр нөгөө маш их тархацсан байдаг. Тэр болгоноос сүү цуглуулж нэгдүгээр чаддгүй. Хоёрдугаарт 3 сая 500 мянган хүнийх нь 2 сая нь Улаанбаатар гэсэн нэгэн цэг дээр амьдарч байна. Бөөгнөрүүд амьдарч байна. Энэ хүмүүс чинь сүү уух хэрэгтэй байгаад шүү дээ. Тэгэхээр энэ сүүний хэрэгцээ хангах чаддгүй. Сүү цагаан эдэний хэрэгцээ. Инхээр эндээс чинь нөгөө кальцийг бол сүүнээс авах нь хот болж байгаа байхгүй юу? Тэ? Хот болж байгаа байхгүй юу? Тэгээ хүүхдүүдийн үгээр ирч. Тэ? Тэгэхээр одоо биднэрт ямар арга зам байна гэхээр ерөөсөө усаар дамжуулж л кальцийг авна. Эсвэл одоо энэ усаа баяжуулдаг ч юм уу те. Одоо биднэрт хамгийн одоо тэр наазахын шаардлагатай юм энэ усыг баяжуулж уух л байна л та.